За IQ-гийн 5 хичээл гарна. За энэ бол маш чухал хичээлүүдийн нэг. Өмнө нь бол энэ хичээл гарч исэн. Одоо маш их богиносгоод нэгээр нь гаргахыг гэж бодож байна. За яагаад чухал вэ гэвэл бид нар бүгдээрээ мэднэ IQ гэх тийм ээ. Тэрийг бол бид нар маш сайн мэднэ. Харин энэ дээр EQ буюу сэтгэл хөдлөлийн ухаан. За яагаад гэвэл энэ бол яаж бид нар сэтгэл хөдлөлөө таних уу, удирдах уу? За тэгээд эмпати буюу одоо бусдыг ойлгох, тэгээд өөрийгөө мотивацлах тийм ээ, өөрийгөө одоо зоригжуулах. Тэгээд нийгэмтэй бид нар яаж одоо нийгмийн сэтгэл зүйг бид нар яаж ойлгох вэ гэсэн яг 5 ийм үндсэн хичээл гарна. За энэ бол мэдээж одоо үгтэй. Ер нь бол энэ бол дэлхийн хэмжээний сургалт. За би бол яг хаа зөвхөн богинохноор гаргахыг хичээе. За ингээд нэгдүгээр хичээл. За нэгдүгээр хичээл дээр бол сэтгэл хөдлөлийг таних гэж зүйл байдаг. За энэ бол яг ингээд бид нар бол бодоход бол их амархан сэтгэл хөдлөлөө таньна гэдэг. Яг ингээд хийгээд үйлдэхэд бол бас нэлээд тийм яригтэй. Ягаад гэвэл бид нар өөрийн одоо байнгын явагддаг сэтгэл хөдлөлд автагдаа сурчсан тэр маань нэг л замаар явдаг учраас бид нар энийг одоо нэг тийм хайхрахгүй дандаа энэ сэтгэл хөдлөлд автаж байдаг. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө сэтгэл хөдлөлд автахгүйгээр сэтгэл хөдлөлөө таньна, удирдах сурна гэсэн үг. За эхний энэ хоёр хичээл. Өнөөдөр бол эхний хичээл сэтгэл хөдлөлөө зүгээр л бид нэр яг таних. За тэгэхээр эхлээд сэтгэл хөдлөл ямар замаар явдаг вэ гэдгийг бид нар энийг бол мэдэх хэрэгтэй. За нэгдүгээрд бол 6 зам байдаг. 6 одоо үйлдэл одоо бидний сэтгэл хөдлөлийг одоо дарааллыг бий болгож байдаг. Нэгдүгээрх нь бол өдөөгч. За хоёрдугаарх нь тайлбар. Тэгээд сэтгэл хөдлөл төрдөг. Тэгээд биений хариу урвал, хариу үйлдэл, тэгээд дүгнэлт сургамж гэдэг. За эхнээс нь өдөөгч гэдэг нь одоо юу гэсэн үг вэ гэвэл бид нар биднийг ямар нэг юм өдөөдөг. Тийм үү? Жишээ нь одоо ингээд нэг хүн ингээд над руу муухай харлаа гэж бодоход тэр бол намайг өдөөж ийн гэсэн. За дараа нь нэг юм өдөөгдлөө би. Тийм үү? За нэг хүн над руу муухай хараад би өдөөгдсөн. Дараа нь биднэрт юу болох вэ гэвэл бидний тархинд одоо тайлбар ирнэ. Хүш энэ чамайг одоо ингээд өдөөд байгаа юм биш үү? Энэ чамайг одоо ингээд уурлуулад байгаа юм биш үү гэх тийм үү? За ингээд одоо нэг тийм хөдөл тайлбар ирдэг бид нар. Эн чинь тэгж байгаа юм биш үү гэсэн юм. За дараа нь болохоор сэтгэл хөдлөлийн хариу урвал ирдэг. За энэ дээр жинхэнэ сэтгэл хөдлөж эхэлдэг. Нэгэсэндээ одоо өдөөгдчихсэн. За өдөөгдөн гоо тархинд яг эн чинь чамайг өдөөгөөд нь штэ гэдэг нэг тайлбар ирчихсэн. Тэнгууд хөдөлж эхэлнэ. За энэ бол сэтгэл хөдлөл одоо ингээд 3 дахьт нь хөдөлж эхэлж байгаа. Дөрөвт нь болохоор бидний биеийн хариу үйлдэл гэж байгаа. За энэ яадгүй гэвэл бид нар заримдаа бид нар уурлахаараа нүүр минчиж улаад эсвэл гар хөл халуун өрөгдөг тийм ээ эсвэл амьсгаа давхцдаг гэдээ бид нар бүгдээрээ мэднэ. За энэ дээр яг биеийн дээр хариу үйлдэл хийж байгаа. За дараа нь 5 дахь дээр болохоор бидний өөрсдөө хариу үйлдэл. Нэгсэндээ одоо уурлая гэж бодож байгаа бол бид нар зүгээр л ууралцдаг. 6-аад нь болохоор яадгүй гэвэл дүгнэлт. Шал дими юм боллоо. Эсвэл нэг сурам тийм балаа сурамж авлаа гэд. Яг ингэж ийм 6 замаар явдаг. Гэтэ энэ 6 замыг бид нэр яг л энэ 6 замаар явдаг, байнга явдаг. Тийм болохоор бид нэр энэ бол бидэд бүр тийм танил болчихсон. Тэгэхээр бид нэр сэтгэл хөдлөлөө таньж чаддгүй. За сэтгэл хөдлөлөө танихын одоо бас ач холбогдлын тухай нэг хоёрхан үг хэлье гэж бодож. Нэгдүгээрт юу яах вэ гэвэл хэрвээ бид нар сэтгэл хөдлөлөө таних юм бол биднэрт сэтгэл хөдлөлийг удирдах боломж олгогддог. За бас сэтгэл хөдлөлийн одоо тэр одоо илэрхийлэл тийм үү хүчний хэмжээ багасдаг. Тэгэхгүй ерөөсөө сэтгэл хөдлөлийг ерөөсөө тоохгүй орчих юм бол яг ер нь бол биднийг бол ямар нэгэн танигдаагүй биднэрт мэдэгдээгүй зүйл яг бид нарыг удирдах байдаг. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө сэтгэл хөдлөлд удирдуулах уу эсвэл өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах уу гэдэг нь энэ сэтгэл хөдлөлийг таних гэдэг зүйл дээр яг маш их чухал хэрэгтэй байгаа. За тэгэхээр бид түрүү хэлсэн тийм үү. Нэгдүгээрт бид нар ямар нэг юм өдөөдөг тийм үү. Хоёрд нь бидний тарих энэ дээр яг өөрийнхөө одоо дотоод үнэлтийг гаргадаг, тайлбар гаргадаг. Энэ чинь одоо ингээд чамайг тэгээд дээ штэ. За дараа нь сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл үзүүлдэг. Тэгэнгუთ дөрөвт нь болохоор биеийн одоо хариу үйлдэл ирдэг. За тэгээд дараа нь болохоор бид нар сэтгэл хөдлөлөө гаргадаг. 6-ад нь болохоор бид нар дүгнэлт буюу сургамжаа хийдэг. Дими одоо
уурлаа ч гэдэг юм уу. Эсвэл энэ хүнийг би чадчихлаа ч гэдэг юм уу те. 6 дахь нь бидний яг авж байгаа үр дүн гэсэн. За энэ дээр бол бид нар хаана бид нар өөрсдийгөө одоо ингээд таньж мэдэх ёстой вэ гэвэл 3 4 2-т. 3 4 2-т. Ягаад гэвэл эхлээд бол өдөөгчж байгаа бид нар. Яалтч одоо ингээд бид тийм үү эсвэл одоо нэг уурыг хүргээд эсвэл хин нэг нь атаархал хүргээд тийм үү эсвэл одоо бидний ямар нэгэн зүйл бидний шунлыг хөдөлгөөд яг ямар нэг юм өдөөгч. Тэн дээр нь тарих бид нар дээр яг жинхэнэ одоо галан дээр тос гихчээр яг нэмээд өгнө. Энд чинь чамайг тэгээд штэ. Энэ ингээд штэ. Тэнгуут яг тарих яг биднийг дэмжинэ гэсэн. Тэнгуут дараа бидний сэтгэл хөдлөж эхэлнэ тийм үү. Уур хүрдэг ч юм уу тийм ээ. Тэрийгээ бид нар яаж мэддгээгүй л түрүүний миний хэлснээр тийм үү. Одоо юу гэдэг амьсгал давхцах, мэн чийж улаах, гар хөл салганах гэж бид нар энийг мэддэг тийм үү. Энэ нь бол бидний биен дээр хариу үйлдэл ирдэг. Тэгээд дараа нь бид нар энийг яг хариу үйлдэл бол гаргадаг. Тэгэхээр энэ дөрөвдүгээрт бол бид нар дөрөв дэх зам дээр бид нар өөрсдөө нь барьж авах боломжтой. 3 дахь зам нь болохоор бид нар юу вэ? Чи одоо ууралж эхэлж шүү. Чи эсвэл одоо ингээд энэ дээр яг шуналдаж эхэлж шүү. Чи эсвэл энийг ингэж шүүмжилж байна шүү. Чи эсвэл энийг ингээд ямар нэгэн сэтгэл хөдлөлтөд автж шүү гэдгийг 3 дахь зүйл нь бол бидний бие биднэрт хариу үйлдэл үзүүлдэг. 4 дахь нь болохоор бид нар тэрийг гаргадаг. Тэгэхээр 3 дахьыг бид нар мэдээд авчих юм бол 4 дахь дээр бид нар үр дүнгээ яг өөрчилж болно. Тэгэхээр өөрийнхөө биен дээр маш их сайн хяналт тавина гэсэн. За ингээд 2 3 аргын тухай хэлж байгаа. Нэгдүгээр эхний 90 секундэд ерөөсөл өөрсдийг анзаар гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энэ их чухлаа. Ягаад гэвэл хүү ингээс ямар нэгэн сэтгэл хөдлөлт автын штэ. Уурлах ч юм уу эсвэл одоо бухимдах тийм үү эсвэл сэтгэл гутралд орох. Яг тэр акшнд эхний 90 секундэд яг юу ч ихгүй зүгээр л өөрийгөө ажиглана. Яаж ирж байна? Хаанаас явагдаж байна? Би яаж ууралдаг юм байна? Миний амьсгал яаж одоо давхцаж ирдэг юм байна? Би одоо яаж ууралдаг юм байна гэсэн 90 секундэд ерөөсөө зөв юу ч хийхгүй зүгээр өөрийгөө ажиглана. Энэ хэрвээ ингэж ажиглаж чадах юм бол бидний сэтгэл хөдлөл энэ дээр маш их тайван болно. Ер нь бол нэг ойролцоогоор нэг 50-60% бид нар хийчихэж байгаа гэсэн. За дараагийнх зүйл дээр болохоор яагаад гэдэг 3 асуултыг асуу. Яагаад би энэ дээр ингэж чочирдов? Яагаад би энэ дээр ингэж ууралж байна? Яагаад би энэ дээр ингэж шуналдаж байна? Яагаад би энэ дээр ингэж бардам зангаргаж байна? Яагаад би энэ дээр ингэж давшиж байна гэдгээ тэр уурлаж байх процесс дундаа яг зэрэгцээд гэсэн үг шүү дээ. Дараа нь биш. Дараа нь болох юм бол нөгөө нэг 6 дугаар зам дээр очиж шүү дээ. 6 дугаар пункт дээр очиж чинь. Аль эдийн одоо уурлаад өнгөрчин гэсэн үг. Уурлаж байх явцдаа өөрийгөө барина гэсэн үг. Тэгэхээр яагаад би ингэж байна? Юунаас өдөөгдөв? Яагаад ийм болчих гэдгийг бид нэр сэтгэл хөдлөл биднэртэй хамт бидний ухаарлалтай хамт ухамсарын ухаарлалтай хамт давхцаж байх үед нь бид нэр өөрсдөөсөө энэ юунаас болчихоо гэдэг 3 асуултуудыг асуунаа гэсэн. За 3 дахь нь болохоор ер нь ямарваа нэг юм 2 шалтгаантай байдаг тийм бид нар мэднэ. Нэг нь болохоор элийн шалтгаан. За элийн шалтгаан, далдын шалтгаан гэдэг. Элийн шалтгаан гэдэг нь бол зүгээр юм бол ил харагдаж байдаг тийм үү. За одоо биний уур хурж байна. Эсвэл би одоо бухимдаж байна. Гэтэл далдан шалтгаан энэ яг юунаас болов? Би энэ одоо мэдээллийг өмнө би хаанаас авсан? Би хүүхэд байхдаа яг юунаас болж би ингэж энэ миний одоо цаана нэг ийм далд програм суусан бай тийм үү? Яг энэ намайг юу өдөөгдөв? Би юунд өдөөгдөөд ингэж хөл алдчихав гэдгийг бид нар энийг ухамсарлахыг хичээ. За дөрөвт нь болохоор сэтгэл хөдлөл гэдгийг бол энэ бол миний биш гэдэг хандлагыг одоо барих юм бол их сайн. Гэтэ энэ бол жаахан тийм гүнзгий сэдв. Гэтэ бид нар энийг оролдож л байх хэрэгтэй. Уур хурж байна. Уур бол үндсэндээ би бол биш. Зүгээр би уурыг ажиглаж байна. Ягаад гэвэл уур гэдэг бол миний мөн чанар бол биш. Харин миний мөн чанар нь би өөрөө ажиглагч. За одоо юу гэдэг би одоо хин нэг төрөмгийлж байна. Төрөмгийл явагдаж байна. Гэтэ бол төрөмгийл гэдэг бол би өөрөө биш. Харин төрөмгийллийг ажиглаж байгаа нь би бол би гэдэг. Ингэж өөрөөсөө ямар нэг юм салах юм бол бид нар бол тайвширлыг авдаг. Жишээ нь бол хүмүүс ингээд бүр өөрөөсөө дарахлагдсан байдаг шүү дээ. Би бол манайх ерөөсөө тэр жигээр ууртай хүмүүс.
Тэгэхээр бид нар бүгдээрээ ууртай. Тэгэхээр энд яах вэ гэвэл та өөрөө тэр уур болчихж байгаа. Харин надад уур ирж байна. Би одоо тэгж уналтж байна. Би хүн рүү тэгж дайрч байна. Эсвэл би тэгж бухимдж байна гэж өөрийгөө тэр сэтгэл хөдлөлтөөгөө хамт барьж сурах юм бол нэгсэндээ хүлээн зөвшөөр сурах юм бол бид нар яг сэтгэл хөдлөлөө таньж эхэлнэ. Сэтгэл хөдлөлөө тань гэдэг чинь бид нар баг тэр сэтгэл хөдлөлийн хүчийг баг 50-60% сулруулчихж байгаа. Харин дараагийн хичээл сэтгэл хөдлөлөө яаж удирдах вэ гэдгийг мэдчих юм бол бид нэр энэ сэтгэл хөдлөлийг удирдаад эхэлж сурж эхэлнэ гэсэн. Үнэхээр одоо энэ бид нар өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах сурна гэдэг бол энэ бол маш том зүйл. Яагаад гэвэл бид нар биеэ барьж сурна, өөрийгөө жолоодож сурна, өөрийнхөө одоо эмошн буюу одоо сэтгэл хөдлөлийг бид нэр барьж, хадгалж одоо дарахгүй тий барьж, хадгалж жолоодож сурна гэсэн. Тэгэхээр сэтгэл хөдлөл бол ер нь яаж явдаг гэвэл эхлээд бол төрдөг, тэгээд өрнөдөг, тэгээд энэ бол өнгөрөөд яваад дуусчдаг гэсэн. Тэгэхээр бид нар тэр сэтгэл хөдлөл өрнөдөг хэсэг дээр нь өрнөж байгаа хэсэг дээр нь бид нэр таниад авчихна. За энэ бол яг уур. Энэ уур бол ингэж ирсэн. За энэ бол төрөмгийл. Энэ бол миний тийм бардам зангаас ирсэн. Би тийм дээр их бардам гэд ингээд байвал бид нэр тухайн удаадаа биш дараагийн сэтгэл хөдлөлтөөр бид нэр өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийг маш сайн таньдаг болж чаднаа. Харин таньчихсан юм чинь дараа нь бид нэр дэрийг удирдахад их амархан болж эхэлнэ. За ингээд эхний хичээл үгээр дуусгая. За баярлалаа.